Чамбайбаатар 2 дугаар анги. Та бүхэн мэдэн дээ, энэ хүнийг Чамбайбаатар гэдэг. Тэрээр эрчим хүчийг хэмнэх ухамсартай болсноос гадна гэр бүл нэмж шинэ хүнтэй болжээ. Зя баларсан шүү. Бүгд ажилдаа орцгоогоод Чамбайбаатрын хүү охин хоёрч аавыгаа дураагаад Чамбай үзэж тарж байна шүү. Эрчим хүчний хүн тарифыг бол 30% өөрчлөлт оруулж байна. Хэрэглээ одоо бол 140 төгрөгөөр тооцож байгаа шүү. Энийг бол 175 төгрөгөөр тооцсон. За байц. Эрчим хүчний үн нэмэгдчихлээ. Тэгэхээр хэсэг хугацаанд бүсээ чангалдаг хэрэгэ. Сайхан цаг ирэх л билүү. Ой, Чамбайбаатар да. Тийм байх шүү. Тэрээр эрчим хүчний үн нэмэгдснээс хойш 3 сарын хугацаанд эргээд хуучин шиг айхтар хэмнэгч болсон байх шүү. Энэ арай дэнтнэ те манайха. Энэ арай дэнтнэ те манайха. Байзараа юу гэнэ? Гэр бүлийнхээ бүх хүмүүсийн павер банкийг ажил дээр ирж цэнгэлдэг байх нь шүү дээ. Тэр хөө юм аа. Хөөхи. Нөгөө мөрсөн жолоочтойгоо дахиад тааралцдаг юм. Нөгөө ч навшаа. Төвний эхнэр Чамбайг үргэлж тосдог хэвээрээ л байшгүй. Чамбай минь дэмийн битгий хийгээрээ те. Хөөхи. Манартал ахууллаа таа. Хөөхи энэ согтуу ахч бас юу вэ? За яг хөө нэгнээ түшээд авах хэрэгтэй. Тэр хоёр маань цааш явсаар жаахан даарсан тул эхнэр нь кофе шопоос латте авч өгөхийг шаардав. Чамба маань юу гэж л тэгээд Том Томсоос кофе авч өгвөл гэж тэ. Өөр юм бодчихсон л байгаа. Тэгжэл таараа. Би ч арай л тэмдүүлээд байна уу да. Сайхан цаг мань эзэн ирэх юм бол доо. 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бөөрөлжүүдийн цахилгаан станцын эхний блок 150 мегаватт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ. 3 аймаг дамнсан 90 мегаватт хүчин чадалтай усан цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжиж эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ. Нийслэлийн Багнуур дүүрэгт 50 мегаватт хүчин чадалтай батарей хоримтлуурын станц ашиглалтад орлоо. Энэхүү эрчим хүчний салбар хэвийн ашигтай ажиллаж тэд бүсээ чангалах хэрэггүй боллоо. Улс орны эрчим хүчний салбарын хүндрэлийг давхад иргэн бүрийн оролцоо маш чухал гэдгийг жаахан хэдрүүлэхтэй ч гэсэн Чамбайбаатраар дамжуулан та бүхэнд хүрэхийг зорилоо. Цаашид эрчим хүчээ хэмнээрэй гэж уриалж байна шүү. Амжилт.